Уламжлалт төрийн тогтолцоо бол шинжлэх ухааны үндэсний үндэс мөн. За сайн байцгаана уу. Дундгой аймгийн Сайнцган сумын Өөзөн багийн малчин ард Атигийн цолон гэрэл миний бий. Ард түмний хурлыг зохион байгуулах ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдоод өнөөдөр ерөнхий зөвлөлийн анхны хуралдаанд суучаад байж байна. Ингээд энэ дээрээс юу ажиглаж байна вэ гэхээр зэрэг энэ ард түмний хурлыг зохион байгуулахад хамгийн нэгдүгээр тулгамдж байгаа зүйл бол хөрөнгө мөнгө санхүүжилтийн асуудал байж харагдаж байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр өөрийн байр суурийг илэрхийлээ л та. Тэгэхээр энэ ард түмний хурлыг зохион байгуулах гээд байгаагийн гол утга учир нь юунд орших вэ гэхээр өнөөгийн энэ улс оронд бодитоор нүүрлээд байгаа энэ олон аюул гамшиг зовлон энэ олон аюулаас улс орноо яаж аврах вэ гэдэг зүйлийг нийт ард түмнээр хэлэлцье. Ингээд бид нар энэ хүнд хэцүү байдлаас гарах гарцаа сонгож энэ авралын замаа олж ингэж улс орны өнөөгийн хүнд хэцүү байдлаас аврыг гэдэг зүйлийг хэлэлцэх гэж байгаа. Тэгэхээр энэ утгаараа яаж ийнө вэ гэхээр зэрэг энэ санхүүжилтийн асуудал яаж шийдэгдэх вэ гэхээр зэрэг энэ хамгийн аварна гэдэг амлалтаар мөнгө авч яадаг энэ гандан хийдэд орж байгаа орлого автоматар ийшээ орж ирэх ёстой гэдэг зүйлийг би хэлж гэж байгаа. Тэгэхээр үүнийг би ямар үндслээр хэлж ийнө вэ гэхээр зэрэг энэ өнөөдөр бид нар 21-р зууны шинжлэх ухаанч хүмүүс өнөөдөр энэ олон оюуны ололт амжилтын оргил дээр гараад ирчихсэн энэ оргил дээр байгаа хүмүүс бид ганданд ямар учиртай ном уншигддгийг ямар утга учираараа бид нар тэнд мөнгө өгдгийг гэдэг зүйлээ бид нар мэдчих хэвээр. Ингэж яаж бид нар өнөөгийн шинжлэх ухаанч өнгөдөг нэр төрөө хадгална шүү дээ. Гэтэл өнөөдөр хамгийн тодорхойгүй юм юу байна вэ гэхээр зэрэг Монголд өнөөдөр хоёр зүйл маш ойлгомжгүй байгаа. Ганданд уншдаг номын утга, гадуур тогтоох хөл хорионы тухай амар сайхан даргын үг. Тэнд ямар утга учиртай мөнгө өгч байгаа, ямар утга учиртай ном уншигддгийм бэ гэдгийг мэдэхгүй байна гэдэг бол хамгийн байж боломгүй зүйл юм. Тийм учраас одоо Лодой самбуугийн сэтгүүлчийн энэ нэвтрүүлгээс гарлаа шүү дээ. Монголд хамгийн тодорхойгүй зүйл нэгдүгээрт энэ ганданд уншиж байгаа номын утга, одоо энэ төр подкаст гэдгийг хөтлөж байгаа одоо Лувсан Жамцлам, Гавжламын түүний зочинтой ярианаас эргээд сонирхоод эргээд энэ тухай ярилцъя. Подкаст. Манай шинжлэх ухааны актив гандан дэвшлийг хийдгэж коммунизмын одоо хамгийн сүүлчийн хоёр хорогдох хоёр цайз үлдэж байна. Ингээд тийм болоод ингээд хоёр тал зогсож. Ер нь зүгээр та бас энэ байгаа байдлаар сэтгэл хангалуун байдгүй үгүй. Би одоо шулуухан ингээд асуучмаар санагдаад байна. За ерөнхийдөө энэ талаар ойлоо юу яана. Ерөөсөө цогц юм ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Яг нэг хилцүүлэг байж болох юм. Өнөөдрийн хямралын шалтгаан бол ландар нь ёс зүй номдож чадахгүй байна. Ёс зүйг өөрсдөө үлгэрлэж чадахгүй байна. Тэгээд тийм дэгээл ямар ч тийм ээ ер нь бол нэг тийм шилжилт хийх хэрэгтэй баха. Тийм ээ. За хоёул энийг бол ингээд сэжүүр гаргаад өрхий. Гэхдээ энэ бол ярих ёстой зүйл. Яг мөн. Үнэхээр одоо бид нар энэ Монголд байгаа бурхны шашин наавал арга зүйн хувьд тэгээд зохион байгуулалтын хувьд тэгээд нийт одоо Монголын бурхан шинтэй хүмүүсийн хувьд тэдгээрийн оюун санааны хөтөж болж чадах тэр хэмжээнд нь шинжилтийг сэргэн мандалтыг бол заавал хийх ёстой. Энэ бол одоо ерөөөр хоцрогдож байгаа хэлбэрж байна. Тийм. За ингээд хамгийн том сөнөө хүчин буюу энэ коммунист үзэл сурталын хамгийн сүүлчийн хорогдох цайз нь гандан хэд шинжлэх ухааны актив болчлоо гэдэг зүйлийг эмзэглэн ярьж байна. Энэ дээр бид нар ард түмний хурал энэ дээр яаж хөдлөх вэ гэдэг зүйлийг миний хувьд санал болгож байгаа зүйл маань юу вэ гэхээр зэрэг миний хувьд бол бурхны шашныг 1997 оноос судалж эхэлсэн. Яг ингэхдээ юу олж мэдсэн бэ гэхээр зэрэг яг энэ ям очир судлаачийн хэлж байгаа энэ зүйлийг бурхны шашин Монгол дэлгэрхтэй хос ёс төр буюу Чингис хааны алтан уургийнхан байлаа шүү дээ одоо Монгол бол тий. Тэр алтан уургийн хүмүүс бол үндсэндээ Чингис хааныг дахин төрүүлэх хүсэл байдаг юм. Энэ Монголын ард түмний нийт ард түмний хүсэл нэг тийм хүсэл байдаг юм л. За жишээ нь бол одоо ингээл би сүүлийн нэг 10-аад жил ингээл нэг өвөр Монгол ингээл бораад Туамаагаар явбал ер нь энэ Чингис хааны хараад байхад тэр дундад зууны тэр
буддизм дэлгэрсэн ёс нь бол дандаа тэр нэг Чингис хааны сүр хүчийг дахиж мандуулах, Чингис хааныг дахиж төрүүлэх гэдэг юм тэр хүслийг дагаж шашин дэлгэрсэн байж байгаа юм шиг харагдаад байдгийн. Чингис хааныг ингээд зүтцсэн тэрийгэ голлоод тэгээ бурхны шин нэг жоохон одоо дайвар үүсэх шинжтэй юм уу? Чингис хааныг тахлагын яам байсан шүү дээ. Тийм үү? Тий. Тэгэхээр одоо харин цаашаа яаж авч явах юм бэ? Харин би энийг асуудаг. Ингээд Монголд бурхны шашин 700 жилийн турш хөгжсөн гол утга учир нь Чингисийг дахин зайлгаж Чингисийн Монгол дахин хүчрхэгжихийн тухайд байсан юм а. Тэгэхээр одоо бид нар дөрөвдүгээр дэлгэрэлт буюу одоо бурхны шашнаа зөвөр дэлгэрүүлнэ гэвэл өнөөдөр дахин заяагсан Чингис хаан энэ байна. Ингээд энэ агуу удирдагчаа бид нар тодруулаад ингээд нэгэн том зорилгын дор ард түмнээ нэгтгэх ийм арга замаар бурхны шашнаа хөгжүүлэх юм бол сая бид нар зөв арга замаар бурхны шашнаа хөгжүүлж ингэж өнөөгийн дэлхийн ертөнцид яригдж байгаа энэ гэгэрэл энэ физикийн хөгжил дэвшлийн оргил дээр нь манлайлагчаар ингэж гарч ирэх юм. Ингээд өнөөдрийн 21-р зуунд дахин заяагсан Чингис хаан нь бол одоо энэ Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байгаа энэ Алтмаагийн Батулга гэдэг энэ хүн юм аа байж болох юм аа гэдэг зүйлийг одоо жишээ нь миний хувьд 2013 онд анх гаргаж хийж байсан байх жишээтэй. Ингээд 2013 онд 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 гэдэг ингээд энэ 8 жилийн хугацаанд би юу хийв те ямар хэдэн зуун гар тоологдох энэ юм маань яг ямар учруултахтай юу байваа гэдгийг одоо жишээ нь жилээс нь өөрийнхөө хэмжээнд дээжлээ те. За энийг хэлэлчвэл манай багийнхан ингээд ойлгоод ингээд цаашаа бид нар энэ зүйлээр хөдлөөд ингээд ард түмний уралд хамруулчих болов гэдэг байдал дээрээс би ингээд энтэй оруулаад ингээд та бүхэн танилцуулъя. Энэний ач холбогдол нь юу юм бэ гэхээр зэрэг нэгэнтээ бид нар ерөнхийлөгчийнхаа дэмжлэгийг авч иж ард түмнийхээ урлыг оролдуулах гэдэг. Тэгвэл ерөнхийлөгчөөс хариу шаардаж чагсаж байхаа хооронд те бид нар төрийн тэргүүнээ тэр тодорхойгүй юмд шаардаж байх хооронд тодорхой юм дээрээс өөрт нь таалагдах хэмжээнд юм үзүүлье. Ингээр зэрэг дэмжлэгийг олох магадлал өндөрснө. За тэгээд энэ шинэ хөгжлийг хийх ёстой юм байна. Энэ шашнаа бид нар шинжлэх ёстой юм байна. Бид нар агуу том удирдагч, агуу том зорилго энэ хоёрын дор бид нар энэ шашнаа хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг сая ойлгоод энэ гараан дээр гарч ирсэн энэ Цолтон Мяндагтан энэ ард түмнийхээ сүс өвшрлийн авралын дээд орон болсон сүс өвшрлийг нь хүлээсэн энэ хүмүүстэй танилцуулъя. Ингээд бид нар яах ёстой вэ гэдэг эрэлхийл дээр ирж байгаа энэ хүмүүстэй за ийм зүйл байна гэдэг зүйлийг танилцуулъя. Ингэснээрээ тэр итгэгчд тэрний цаана байгаа тэр Монголын ард түмний 60-70% эзэлсэн тэр итгэгчтэй энэ юмдаа хамруулъя. Тэгээд энэ улс орно энэ галсан зовлонгоос авраач гэд ирж байгаа тэр өргөл бүхэн чинь сая жинхэнэ авралын орондоо ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл улс орно аврая гэж зориод ирсэн бүх зориод үйлс юм маань зориулаад өөрийн мэддэг чаддаг юу байдаг бүхий л юм зориулж байгаа энэ хүмүүстэй ирснээрээ сая тэр жинхэнэ аль аль нь буян болох те ингээд улс орноо аврах энэ үйл нь өөрөө бүтэх энэ зүйл ийм үр дүн гарна гэдэг тооцоолол надад байгаа учраас ингээд та бүхэндээ танилцуулж байгаа. Дөрвөн насны гавьяа үүлийнхээ шагналыг төрөл дамжин гардан авч төрөл тутамдаа нэгэн их үйл хэргийг заламжлан гүйцэтгээд дараа хийх үлийн дараагийн төрөлдөөн залгуулан хариуцлах ийм учир холбогдлыг одоогийн шинжлэх ухаан хараахан тайлах төвшөнд хүрээгүй байна. Тийм болохоор Монголын түүх одоогийн шинжлэх ухаанаар тайлагдж өнсөг болон гайхагдж хожимын оюунт мэрэгдийн ухааны шаналсыг сорих шинжлэх ухааны талбар болон ирээдийг чиглүүлнэ. За энэ буруу үзэл чинь нүгэл юм бол те энэ либерал үзэл нүглөө буйно. Энэ зөв үзлөө буруу үзлөө те. Зөв үзэл юм бол бид нарыг ямар хөгжил цэнгэлийн манлай төргөх вэ? Буруу юм бол бид нар ямар үр дагавар төргөх вэ? Энүүний тэгээд хэрвээ буруу юм бол энэ цаад учир шалтгаан нь юу вэ?
Энийг ингэж одоо тэр бурхан шашин номлоод байгаа улсуудаасаа ингэж тодорхойлох нь шүү дээ. Ингээ хоёр талд биенээ үгүйсэхгүйгээр одоо гол нь биднэрт эв нэгдэл биднийг аврах цорын ганц юм гэдэг байгаа шүү дээ, тий. Чин өөрөө тэгээд их гой саанаасаа бүтээд гараад ирж байгаа кино. Тэгээ одоо бол бид нар ингээд оюу толгоогоо ухахгүй дээр л хамгийн сонголт яваа шүү дээ, тий. Оюу толгоогоо ухна гэж ярьж байгаа улсууд бол энэ сорвтын дүрийг бүтээж, сорвт түүний нөхцөл дүрийг бүтээж ингээд энэ дээр бол энэ төрийн шашны тэргүү явж байгаа шүү дээ. Ингээд энэ Симба гэдэг киноны нэрний хоёр их шиг солихлоор соён болчихж байгаа. Тэгээд анхдугаар богд болохоор зэрэг энэ хожим миний зохиосон соён бүсэг дэлхийг бүрхнэ гэдэг одоо тэр цаг нь байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ бид нар дэлхийг аварна гэдэг энэ яриад байгаа энэ улсууд маань жинхэнэ бод сэтгэлтэн бааtruуд байгаа байхгүй юу. Одоо жишээ нь энэ 90 цагийн дуудлагынхан байна тий. Одоо сайн сайхны төлөө гэсэн хүмүүс үзэл бодол зөв юм аа гэж. Зөв үзэл тий. Тэгээ энэ улсууд маань 10 цагаан буянтан одоо эднэр маань жинхэнэ бодисдваа нар тийм ээ. Энүүнийгээ бид нар ингэж дэмжиж дэлгэрүүлж гаргаж ирэх. Тэгээ энэ яриаг ингэ сонирхолтой хэлбэр рүү оруулахгүй бол энэ манай энэ шашны тэргүүнүүд маань өнөөдрийн энэ баруун бурхан шашнаа номлоод байгаа нэ яг энэ дээр ингээ яриаг нэгэ сонсоход ерөөсөө барууны үзэлтнүүд. Тэгтэл энэ барууны аюулаас сэрэмжлүүлсэн ийм аюултай байх шүү гэдгийг болор улс судлаач ингээ гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол аль нь бурхан байх вэ тийм ээ. Энэ хүмүүс бол миний хувьд бурхад байгаа байхгүй юу. Энэ хүмүүсийн ярьсан хэлсэн энэ юмнуудыг бол одоо энэ гарцыг бол энэ 90 цагийн дуудлагын хангалттай хэмжээнд ярьсан. Энэ 90 цагийн дуудлагын бодоод Монгол тулгуудныхан өөр мөн залгуугийн төлөөллийн үзэл бодлыг эндээ мөн хамруулж байгаа тийм ээ. Энэ улсын энэ эхлүүлсэн үйл ажиллагааг бид нар цааш үргэлжлүүлэх хэрэгтэй тийм ээ. Улмаар олон нийтийн хүртэл дахин анхаарал төрүүлээд ингээд бид нар энэ шинэ нэгэн технологийн ажиллагааг бид нар дуусгах ёстой гэдэг байдлаар энэ цовруултуудыг хийж байгаа. Тэр монголчуудын 700 жилийн турш хөгжүүлсэн тэр боловсролыг бид нар гаргаж ирэх юм бол биднээс хүлээгээд байгаа дэлхийн цаанчнд байна. Энэ хүмүүсийн хэлээд байгаагаар жишээлбэл энэ Баталгын хэлээд байгаагаар энэ одоо бидний гаргаж ирэхийг дэлхийн хүлээгдэж байна гэж байгаа юм уу? Би бол тэрэнд өрмөшөхгүй байна. За наадах чинь тийм учраас би хийсэн юм их байгаа. Тийм учраас Нострадамус. Истина. Тийм баримт кинонуудыг би цуглуулж чад тэр болгоныхаа багтааж тэр олон зурлуудаа хийсэн байхгүй юу. Энэ дээр яахлаараа зэрэг өнөөдөр Нострадамусын судлал дэлхийд тийм хүчтэй улам орчиндөө шинжлэх ухаан хөгжих тусам орчимтэй хөгжиж байхад манайд яагаас сураггүй байна уу те. Энэ 99 оны 7 сард Монголын Чингис хааныг дахин заяалгамаа гэсэн ийм дэлхий ярьсараад л бид нар энэ талаас чимээг байна. Энүүнийг ийм юм байна. Али хүмүүсээ энэ тал руу нэг анхаарлаа хандуулаач гэдэг юмыг л хүсэж байгаа юм л да. Тэгэхээр Нострадамусын зөвгөнөл бол өнөөдөр улам их шинжлэх ухаан хөгжих тусам Нострадамусын зөвгөнөл бол улам их ач холбогдол өгж судлах болоод байна. Яагаад гэвэл өнөөдөр бол энэ ирээдүйг мэддэг шинжлэх ухаан байж болох уу? Энэ байж бид нар энэ сайн сайхан төрөх юмаа гэдэг дээр бол энэ гадныхан бол маш их ажиллаж байгааг та бүхэн онлайнаар бол мэдээж үзэж харж байдаг байхаа. Тэгэхээр энэ Нострадамусын судлаачид маань Нострадамусын нийт зөвгөнлүүдийг судлаад дийлэнх зөвгөнлөн 300,000 буюу өнөөгийн бидэнд хаягджээ гэдэг дүгнэлт хийсэн байдаг. Нострадамусыг ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгээд тэр өнөөдөр нэг шүлгэндээ нэг тийм дөрөв мөр байт юм байна. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг тийм сайхан үг байт юм байна. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Энд Муфаса буюу энхийг сахиулагч хаан буюу дахин заяагдсан Чингис хаанаар бол улсын их хурлын гишүүн Баталга гишүүн тодорсон байгаа. Тэгэхээр энэ хүн яагаад вэ гэхээр энэ хүний бодит үйл ажиллагаа хичээл зүтгэл, чин сэтгэл зүтгэл бол энд хариулт өгж байгаамаа. Тэгэхээр энэ нэг тийм шашны дагмыг л дээр дархлаа гэдэг ах шиг байна л да. Тэгэхээр энэ дархлаа нэгдэх юм бол улс үндэстэн бас нэг нэгдсэн байдалтай байдаг. Нэгдэл гэх юм да. Үзэл бодлын нэгдлийг хэрэгжүүлэх дархлаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүн маань Монгол улсаа дархлаа бахархал гэдэг хоёр юм дээр нь хүчрхэг болгоод нэгтгэхэд Монгол улс хүчрхэг болж болох юм байна. Ингэж Монгол улс хүчрхэг болсноороо өнөөгийн мөхлийн өмнө хүчин мөхөссөн хүн төрлөختнийг бид аварч гарнаа. Яагаад гэвэл Монгол хүчрхэг болсноороо эргэж хүчрхэг болсноороо хүчрхэг орчхуйн нууцд хүн төрлөختөнд суралцаж ингэснээрээ мөхлийн өмнө хүчин мөхсөд байгаа энэ байдлаа үлдэн хөөх юмаа гэдэг зүйл энэ хүний яриагаар энэ дээрээс бол
улам тодрон гарсан байгаа. Тэгээд хамгийн гол нь өнөөдөр энэ дээр бол ганцхан ингэж ухамдаж ноцолдоод цаг алдаад байлгүйгээр олуулан энэ үйл ажиллагааг тойрч хэлэлцээ. Энэ дээрээс бол бүгдээрээ хэлцүүд буруугүй бүлээн осороо хэрэггүй. Бүгдээрээ хэлэлцэж байж тодорхой гаргаж ирнэ. Бүгдээрээ хэлэлцэж байж зөвийг нэгтэлж тунгаана. Тийм учраас энэ олуулан энэ талд анхаарч энэ дээр бодол ухаанаа уралдуулъя гэдэг уриалгыг дэвшүүлж байгаа юм аа. Үнэхээр бид нар шинийг сайхан эхлүүллээ. Сайхан эхлүүллээ. Одоо дараагаар нь энэ 20-30 жилийг 3-4 хуваах чинээний энэ цаг хугацаанд дотор хөх монголчууд хөхөрнө гэсэн мэт. Ингээд энэ дээр бол энэ шаштраар үзэхээр Монголын нүүдэлчин ёс заншил дэлхийг байлдан дагуулах 90 цаг ирнэ гэж. Эртний энэ домог хаанаас ахтыг би мэдэхгүй ч домог амьдлуулах эзэд цаг таан тодорч ирээдүйд домог молон мөнгөрөх гавьяа дүүл хэрэгэн амжилттай гүйцэтгэснийг би гэрчлэнэ. Хаан төрийн хас бүү тамгыг атгагч халтмаагийн бат тулга. Тэнгэрийн ташуур атхан саарл ортонд нэвтэрсэн самангийн явсан. За ингээд цөвөн цагтад орсон Монгол ардын хоёр баатар сайн цагийг авчрахаар саарл ортонд нэвтэрлээ. Одоо Монгол ялах уу? Монголыг эзэгэнсэн тэд ялах уу гэдгийг шийдэх ширүүн тулаан тэнд өрнөнө. Чингисийн төмөр зэргүүд тэнгэрээс газарт бууж тэдний догшин хаан ахин төрснөөр Монгол улс дахин хүчрхэгжин мандаж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. За ингээд монголчууд дахин мандаж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлана гэдэг нь үнэн байх нь. Астрономийн зөвнөлөөр болов. Бишрэл гэдэг яа тогтсон байх гэдэг зэрэг хурал ном уншуулдаг ч юм уу нэг ламаар одоо сан тавиулдаг ч юм уу шалгалт малгалтанд орно гэд тэгээд овоо авчихтай зэрэг энэ чинь очиртай юм биш үү гэж бодож байгаа нь бишрэл юм байна. За. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах шүү дээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм бол орох хэрэгтэй болов. Эрхэм ерөнхийлөгч та хэлсэн энэ үгэндээ эзэн болохын тулд ямар алхам хийв? Таныг бол цоо зовчих үтгээд ийна ингээд үтгээд юу байгаа доромжлоод наа гэсэн асуудал юу гэсэн бохоггүй надад хамтлаг гэсэн бохоггүй. Яа. Өөрөөр хэлбэл оруулсан байхад бүртгэлэг байх тийм. Ингээд энэ хэргийн хохирогч этгээдэд дараах хэдэн үгийг дайж энэ удаагийн дугаараа бэлтгэр гэж байна. Тэргүй хамт таны нэр хүндэд халдсан хэрэгээр цагдаагийн газарт дуудагдан очиж байцаагдахдаа нотлох баримтын хүчээр нэгэнтээ аврагдж байсан билээ. Гэтэл төрийн хуульд үннийг тогтооход үүргэн гүйцэтгэдэг нотлох баримтыг оюуны өмчийн хулгай болгон арга сэдэж ямар ч хамаагүй аргаар хүнийг яллаж бас болдог юм байна. Монголын төр шашнаас үүдэх алдаа завхарлаас болж хүүхдүүд хохироо тоцорж байгаа тохиолдолд хохирлыг нэхэмжлэгч нь хэн бэ? Мэдээж үр хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж чаддаг, төрсөн үрийнхээ төлөө гал усандаж орж чаддаг ээжүүд шүү дээ. Тэд төр шашны алдаа завхарлыг чимээгүй үлсэж өнөөдрийг хүргэсэн ч төвчээрийн хязгаар нь туйлдаан тулах цаг тесрэхгүй гэж юу. Харин тэр тесрэлт хэдэн баалын хүчтэй байхыг хам ламтан та тооцоолон бодоорой доо. Хамгийн авар гэж сүсгтэн олны өргөсөн өргөл барьцыг хамгийн аварна гэж амлаж хамж аваад авралын дээд орон залрах лам чухаг дээд эрдэн маань ингэж хамгийн авар гэж өргөсөн мөнгөөр хувийн өмгөөлөгч хөлсөлж өчүүхэн намайг намнах үйл ажиллагаа явуулж байхад би яах ёстой вэ? Авралын орон үгүй болж хоцорсон энэ тохиолдолд надад нэг л арга зам үлдсэн. Их эзэн хааныхаа адилаар мөнх тэнгэрт үйлсэнд даатгаж бурхан халдун ууландаа шүдэж аврал ирэх нэг л арга зам үлдсэн. Ингээд их эзэн хааныхаа мэндэлсэн өлгийн нутаг эрдний лагшныг нь угаасан умдаалсан ариун өмөрнийг зорин эрт олонгоон тоошлоо. Гэтэл надтай адилхан зовлонтой хүн байгаад угтаж бүгд хүчээ нэгтгэн тэмцэлд ослоо.
Чингис хааны цэрэг халагдах болоогүй гэд Ононгийн айсав нутгийн ард мөнх тэнгэрийн даваан даанд цэргэлэн ирж Онон хатан ижийнхээ төлөө тэмцэлд нэгдсэн шиг уудан Монгол орны газар бүрт ийм тэмцэл өрнөж эхэлсэн байгаа энх цагийн малчид цэргэлэн хөдөлж эхэлсэн. Чингис хааны цэрэг халагдах болоогүй гэд улсынхаа төв толбойд 30 мянгуулан жагссан шиг ууд ус унган байгалийнхаа төлөө уудан Монголын газар бүрт ийм тэмцэл өрнөж эхэлсэн. Одоо тэгэхээр мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадархад дутуу зүйл үгүй болжээ. Шагсаруу мөрдөр долоогоор зогдроос хэсрээд одоо хөдлөх цаг болсон. Бид нар ирсэн шүү, бид нар байгаа шүү. Хуучин бүгд мэдчихэ те. Өнөөдөр бидний сэтгэлээ гаслан гарчлаа. Одоо асуудал байна. Одоо тэгвэл дэрсэн. За, Монгол мандан одоо. Дэлхийн монголчууд бидний монголчуудыг аврагч Баатархан хэмээн харуулдан хүлээж буйн бодит үнэн билээ. Монгол эрийн сүрсүлтний өмнө дэлхий сүгдэх цагт хорвоо амьрлах нь туйлын үнэн билээ. Эрлэхэг монгол эрчүүдэн гүрэн тулсаа магнайлан жолоод хэмээн өөд нь өргөмжлөн залах цаг нь болжээ. Тэдний эрин иржээ. Дэлхий амьрлаг хүмүүн төрлөختөн амар заяа гаан үзэг. Ирээд олоогүй эрх чөлөө аз жаргалан олж аваг тэд эрлэхэг монголчуудаас суралцаг. Тиймээс төр гэж нэрлэгдсэн луй урчид бушуу түргэн зайгаан тавьж буруу бодол бохир үйлдэлэн цэвэрлэх ухаанд суралцсан. Мөн хөх тэнгэрийн зарилгаар дээдсийнхээ захиасаар Монгол улсын төрийн тэргүүний үүргийг цагийн цөвөнд хүлээсэн энэ хүнд аз жаргалтай амьдрал дүргэх онол нь бий. Түүний гэргий Монгол улсын тэргүүн хатагтай ивэл дор Монгол төрийн язгуур онол дахин зэрэгж Монгол түмнийхэн хүртэл болон 10 жил хөгжсөн ариун замнал бий. Эрхэн хүндэт наадамчдаа Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 9 хөлт их цагаан түгэнд хүндэтгэл үзүүлж байна. Аз жаргал амлан цусан зам татуулсан их хядлагын хар түүх бий. Хар түүх, харлган бодлого, харгас засаг, ховдог санаархал ходроггүй зан гэд. Муу муухай бүхэн хүрлсөх түүний намд шүглсэн болохоор өтөр түргэн Монгол ээжүүдэд зайгаан тавьж өгөөд ариустын замд ор. Сүйдсэн төрүүлсэн засах ухаанд Монголын залуу үе бэлтгэгдсэн. Сүхээр эхлээд сүхээр сөнөх тавилантай танай намын насны хэмжээ дууссан. Хамгийн зөв зам гэрте харих зам гэдэг. Ханилж яваад нөхрөө араас нь худгалж хятадын хар санаархлын иргэшээлд Монголын алдан худраггүйч хансан бол одоо Монголын ал. Өвгдийнхөн өв соёлоос суралцсан. Ингээд энхэн зурд. Дэлхийн ээжмэн яолн шилгээж өөрийн үрсэн суурин амьдралын ялзарлаас ховхрохыг санууллаа. Замбууланд дөнгөж мэндэлсэн яраа иргэншлийн цэвдэгчлийг хайлуулж Монголын залуу хийх сэрээлээ. Мөнх тэнгэрийн хилэгнэл цэвдэгшсэн засгийн газрыг огцруулж хүрэл сүхийн мөн чанарыг дэлгэлээ. Монгол төрийн зурхай алдаагүй онжээ. Ховтой хүн үзэх хулган жилдээ болох ёстой юм бүхэн ёсороо боллоо.
Уламжлалт төрийн тогтолцоо бол шинжлэх ухааны үндэсний үндэс мөн. Монгол улсад ард түмний хурлыг хуралдуулах үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулж явуулахыг даяар олноо зарлан тунхаглаж байна. Монголын ард түмэн бид улсын их хурлыг тарааж төрөө цэвэрлэн төрийн бодлого тогтолцоогоо хэлэлцэн шийдвэрлэж цаашдын зам мөрөө зөв тодорхойлон гаргах ёстой. Монгол улс мөнхөд андан бадарт байна. Эзэн хөлөг хоёр нь иймран дэвсэн сөгдөж тостог. Эрэхэд төрийн ханцшгүй шүтэн ёсон цагаан сүлдэмэн оо.